Сайн байцгаана уу? Бүгдээрний өдрийн мэндийг хүргэе. Амралтынхаа өдрийг айдахтай сайхан өнгөрүүлж байна уу? Өгүүлгээ уншихад бэлэн болоод байна. Өнөөдөр сэтгүүлч Амар Баяр гээд хүний бичсэн Алтан шар зам гэдэг өгүүлгийг та бүхэндээ уншиж хүргье. Алтан шар зам. Говийн намхан толгодын дунд орших жирийн л нэг жижигхэн сум ойртох бүрийд зам хороож өгөхгүй зовоох нь хэцүү. Өнөөдөр ч тэр ёсоор сумын төвийн бараа харагцаар их л удлаа. 2000 шахан бээрийн урт зам туулаад ирсэн ачааны цэнхэр тэргэн урагш явхаа байчих уу? Эсвэл сум цаашаа нүгэд байгаа хэрэг үү? Хамгийн өндөр нь болох сургуулийн 2 давхар тоосхон байрлал нь эхлээд харагддаг жижигхэн сум говийн цэнхэр зэрэглэнд аслаад байх шиг санагдана. Тэр тусмаа өнөөдөр нэг л сайхан учрал хүлээж байгаа юм шиг сонин төрж Баяр урд урдынхаасаа илүү гэрлүүгээ яарч байлаа. Ачааны цэнхэр тэргийн тасал басан замаар давхисаар говь газар тэр бүр харагдаад байдаггүй. Өвлийн дүнзэн байшинтай аргагүй л алсын тээвэрт ийш тийшээ байнга явдаг. Олонтойч овсгайтай ч жолоочийн гэр орон гэдгийг илтгэх мэт хүрэн засаар бодож дээгүр нь нарийн модоор имжсэн цэлгэр банзан хашааны үүдэнд ирж зогслоо. Харин хашаан дотор зогсох шинэвтэр улаан мотоциклийг хараад Баяр хэн ирсэн юм бол доо гэж гайхан. Бас гэрлүүгээ яарад байсан учрал нь энэ байж дээ гэсэн шүү юм бодсоор гэртээ орвол баруун хоймрон сууж байсан үл таних залуу яаранд босож дээлнийхээ ингэр замыг товчлон ханцуу ормоогоо янзалснаа өврөөсөө цэнхэр хадаг гарган барьсаар залгах гэсэн бололтой гар сунган ирэв. Өөдөөс инээмсэглэн ирсэн залуутай золгож өнсүүлэхээр бүхийхт нь яаран сандран хацрыг нь үнэрлэхдээ Баяр хэн гэдгийг нь үнэхээр таньсангүй. Гэрийнхээ хоймрыг дүүргэн сууж эхнэрийнхээ аягуулсан цайг амсаад ширээн дээр 50 тавьтлаа. Өөртөө залгасан тэр залууг хиний үр удам хэн болохыг таамаглах гэсэн ч Баярын санаанд юу ч орсонгүй. Баяр ууг нь арын сайхан хангайд төрж өссөн хүн. Цэрэгт мордоод л нутгаасаа гарчээ. Говь хэр хосолсон энэ газарт шинэ уурхай нэгдэж, уурхай дагсан жижигхэн сум байгуулагдахад тэрээр жолоочоор ирээд бараг 20 жил болсон билээ. Гэвч Алтан шар замын буйнаар нутагтаа очих завшаан Баярт байсгийгээд л олддог. Ах дүүгээрээ ороод гарчдаг болохоор хамаатан садан хин нэгнийх нь үр хүүхэд бол танихгүй байх учиргүй. Өөрийг нь танихгүй байгааг анзаарсан бололтой үл таних залуу ам нээж "Та намайг нэг л танихгүй байна да" хэмээн асуув. Баяр сандран "Үгүй ч гэжтэй үннийг хэлэхэд нэг л оноохгүй байна да" хэмээн завнангуй өгүүлбэл залуу инээснэ. "Аргагүй, би тэгэхэд одоогийнхоос үнэхээр их өөр байдалтай тантай таарсан л та. Би болд байна. Та тэр жил надад үнэхээр их том тусалсан шүү дээ" гэлээ. Залуу ийн хилээд нэгийг сансан бололтой гунигтайхан инээмсэглэгтэн 5 жилийн өмнөх тэр нэгэн явдал Баярын санаанд зурсхийн орж ирэв. Тийм ээ, тэр цагаас хойш болдын царай зүс үнэхээр их өөрчлөгдөж, гэхдээ энэхүү гунигтайхан инээмсэглэл харин Баярын санаанд хизээч мартагдахааргүй тод үлдсэн юм а. Баяр Улаанбаатараас ачаад оройхон гарлаа. Шөнийн сэрүүнд машин сайхан явдаг хэмээн тэр үеийн тээврийн жолооч нар ярьдаг. Тиймээс ч тэр ихийнх нь оройж байсан хамаагүй замдаа гардаг байсан билээ. Жаахан ч бол зам хороогоод авнаа хөө хэмээн бодсоор замд гарсан Баяр 100 гаруй км давхиад Багнуур хүрчээ. Шөнийн сэрүүнд нилээд явчихъя. Юутайч хэрлэнгийн гүр өнгөрч байж хоноглоно хэмээн зүтгэсээр хэрлэн хүрсэндээ сэтгэл хансаар Баяр жоохон нойр авахар шийдэж замаас зайдуухан гарч зогсоод машиныхаа хаалгыг дийлгэн унтахаар хитвэ. Гинэтхэн нойрон дунд нь хин нэгэн толгойг нилээд авах шиг санагдах үед Баяр сэргэмлэж "Үгүй ээ, зүүдэлсэн байлгүй. Энэ эзгүүхээр газар харанхуй шүн хин намайг татаж чангаах вүлээ. Магадгүй би ээжигээ зүүдэлснээс зайлахгүй" гэж бодоод нүдээ анин хөвтөж байтал яах аргагүй тэргүүнд нийгэм хүрхэн тэр. Баярын нуруугаар хүйт тааж заавайз галзуу чон нохой таарснаас гарцаагүй. Тэгээд л цоройж үнэрлээд байгаад байх нь гэж бодонгууд гараа явуулан бүсэндээ байнга зүүж явдаг жижигхэн хутгаа тэмтэрлээ. Хоригдол байх нь хэмээн бодох үед Баярын нуруугаар түрүүнийхээс ч илүү хүйт оргиод явчихлаа. "Юу вэ чи, хүн үү, хэн бэ" хэмээн асуухтаа Баяр өөрийнхөө хоолойг чичирч байгааг мэдрэв. Нөгөөх алаг хувцастай шөнийн үзэгдэл
баяраас ч илүү чичирч саарлсан хоолойгоор "Ахаа би хүн байна. Та надад туслаач дээ" хэмээн гоншгонхон тэр. "Юу вэ? Би чамд юугаар туслах" гэж харахуй шүн хээрийн замд хүн цочоогоод "Яадаг хүн бэ чи?" хэмээн асуухдаа баяр арай нэг жоохон сэхэрлээ. Алаг хувцаст өнөөхөл гоншгонсон нарийн дугаар. "Ахаа, уучлаарай. Таныг сэрэх болов гэд хүлээсэн чинь сэрдэггүй. Тэгээд аргагүй сэрэж эхлэв. Би хорих газраас оргож яваа хүн байна. Та намайг суулгаад эндээс гаргаад өгөөч. Би танд замдаа бүх учраа хэлье" гэлээ. Бүдүүрч амжаагүй хүүхдийн шиг шинхэн дуугаар 20 орчим насны залуу болохыг баяр таамаглав. Гэрэлд бүүдэгхэн сүмэлзэх тэрхүү залууг дахин ажвал бие бэлдраар баяраас арай бага бололтой. "За гинэд дайрлаа гэхэд бариад авбал дийлчгэж болох юм байна. Намайг унтаж байхад алчхаж болох байсан. Тэгээгүй бодоход муу юм хийхгүй бидтэй" гэж бодоод баяр нилээн тайвширлаа. Гэхдээ л түүний сэжиг арилсангүй. "Алив, чи тэр гэрэлд гараа зогсдоо" хэмээгээд машиныхаа гэрлийг татвал алаг хувцаст дуулууртай наргагүй асаасан гэрлийн дор очиод зогслоо. Баяр андуурсангүй 20 орчим насны туранхай жижиг биетэй залуу ажээ. "За одоо нөгөө талын хаалгаар хүрээ дэр. Тэгээд юу аснаа надад нэг яриад тах та" гэвэл залуу. "Ахаа, би ээжтэйгээ уулзах гэсэн юм аа. Ээж минь биеийн муу гэсэн сураг ирлээ. Тэгээд би ээжтэйгээ уулзах гээд оргоод явж байна. Манайх доронтод хөдөө байдаг л да. Та зүүн тийшээ явж байгаа бол намайг жоохон төхүүлээд өгөөч" гэж гуйлаа. Чухам яагаад юм бүү мэд баяр тэхэд болдод итгэсэн юм. Анх хараад айж цочин сэжиглэж байсан тээврийн тэрэгний жолооч маань нэг л мэтгэд тэрхүү алдаж яваа эрд өөрийн хуучин муу хүрэм өмдөө илүүчлээ зогссонгүй маргааш нь өөр тийш зам салахтаа машины замд хэдэн литр бензин хийж өгч байж шинхэн танилаа дайв. Бас замын бэлэг болгон хэдэн төгрөг авч өгөхөд болдын нүдэнд нулимс цэлгэнэж ирснэ. "Баяртай ахаа, танд их баярлаа. Эр хүний замын хүзүү урт гэдэг дээ. Дахиад уулзна бидтэй" хэмээн хэлээд салж үлээ. Ачааны тэрэгний твшин дээр суугаад хөдлөхдөө тэрээр яг түрүүнийг шиг гунигтай инээсээр гар даллан отсон юм. Баяр ийм бодлогошрон суутал болд ам нээж "Ахаа, би танд эр хүний замын хүзүү урт дахиад уулзна гэж хэлсэн байхаа. Тантай дахиад уулзаж чадна гэдэгтээ би итгэлтэй байсан. Харин ээжтэйгээ л уулзаж чадахгүй байх үе хэмээн санаа зовж байлаа" гэд тамхиа асаан бодлогошров. Тэгээд уулзаж чадсан уу гэж асуумаар байсан ч баяр асууж зөрхөлсөнгүй. Хэрвээ уулзаагүй гэвэл тэрээр юу гэх вүлээ? Тийм тохиолдолд яагаад ч юм баяр өөрөө буруутай болох юм шиг нэг л их сонин санагдаад явчихв. Болд тамхиа уртаа гихчин сорон ууш хэлснэ яриагаа ин үргэлжлүүллээ. "Тантай ямар ч хэсэн дахиад уулзаж баярлаа гэж хэлнэ хэмээн би ээжтэй амласан юм аа. Магадгүй ээжтэйгээ амьд уулзаж толгойг нь түшиж чадсан минь тухайн үед миний амьдралдаа хийсэн хамгийн том гавьяа байсан. Намайг очиод удаагүй байхад эрлийн хэсэг араас минь ирсэн. Гэхдээ тэд намайг авч яваагүй. Би ээжийнхээ ажил явдалд оролцоод буцсан шүү" гэхэд нөгөөх л гунигтай инээд нүүрэнд нь зурсгээд өнгөрлөө. 2 жилийн өмнө суллагдсан нутагтаа очсон. Амьдрал маань одоо овоолж игдэрч байна. Маргааш нөгөө байсан газраараа нэг дайраад буцна. Надад итгэсэн сайхан хүмүүсийн итгэлийг дааж дахиж алдахгүй эр хүн шиг амьдрнаа гэж би ээжийнхээ шарилын өмнө өөртөө тангаргалсан юм аа. Одоо дүү чинь дахиж алдахгүй гэж хэлээд болд баяр руу харан инээмсэглэв. Түүний царайнд өмнө нь баярын санаанд үлдсэн тэрхүү гунигтай инээмсэглэл биш, харин өөртөө итгэсэн залуу хүний жаргалтай инээмсэглэл тодорч байлаа. Маргааш нь мань жолооч санаандгүй учирлаар таарсан муу дүүгээ "За дүү минь, ах нь жолооч хүн болохоор алтан шар зам нь үлзийтэй байгээ" гэсэн ерөөл хэлэх дуртай. Миний дүүгийн амьдралын алтан шар зам үлзийтэй байгээ хэмээн ерөөлөөр үлдлээ. За ийм сайхан өгүүлгийг та бүхэндээ уншиж хүргэлээ. Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Баяртай.